Сайн байцгаана уу гадаад мэдээ танилцуулъя. Америкийн нэгдсэн улс Украиний албаны хүмүүс Сауди Араби Рерияд хотод уулзсан байна. За энэ удаагийн уулзалт 12 цагийн туршид бол үргэлжилсэн гэж Оросын холбооны улсын ТАСС агентлаг мэдгдсэн байна. За энэ удаагийн уулзалтын гол зорилго нь Украинд хэсэгчлэн гал зогсоох асуудлыг наривчлан хилцэх зорилготой байсан гэдгийг албаны хүмүүс мэдгдэж байна. За Оросын холбооны улстай уулзалт хийсний дараагаар Украиний албаны хүмүүстэй дахин бас уулзалт яриа хийн гэдгийг Украиний засгийн газрын их сурвалжийн уулзалтын холбогдуулан мэдээлэл хүрэхтэй олон нийтэд зарлан мэдээлсэн байна. За засгийн газрын их сурвалжийн мэдгдснээр бол даваа гарагт болсон энэхүү уулзалтын гол анхаарсан зүйл нь Орос Украиний хооронд үргэлжилсэн 3 жилийн дайныг зогсоох. За ингэхдээ бол өргөн хүрээг хамарсан гал зогсоох хэлцээр байгуулах зорилготой. За үүний тулд бол хар тэнгист тээврийн үйл ажиллагаанд цохилт өгөхгүй байх тал дээр гол асуудлыг бол хандуулахаар анхаарсан юм байна. За одоогийн байдлаар бол энэ хэлцээрийн хүрээнд яг хар тэнгист ямар одоо тохиролцоонд хүрсэн талаар бол тодорхой мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна. За үүний тулд бол энэхүү хэлцээрийг хамгийн гол нь Оросын холбооны улс бол хүлээн зөвшөөрөх ёстой. Украинид тавьж байгаа гол шаардлага нь бол хар тэнгис дэх тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулах. За энэ дотроо бол Украиний бомбтууд болох Одесс, Херсон, Миколаев зэрэг бомбтуудад үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах зорилготой. Тийм учраас бол анх Украиний зүгээс энэхүү яриа хэлцээ 30 хоногийн одоо гал зогсоох хэлцээрийг явуулахдаа гол шаардлага нь бол агаар болон далай тэнгист гал зогсоох асуудлыг голчлон хүндсэн. Энэ цаанаа бол эдгээр бомбын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой байсан гэдгийг мэдэгдэж байна. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэвлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ одоо яриа хэлцээний хүрээнд бол яригдсан зүйлүүдийн талаар олон нийтийн мэдээлэл хэрэгслэр мэдээлэл өгсөн. За үүндээ бол 2022 онд байгуулагдсан хар тэнгисийн үр тарианы санаачлагыг талууд ярилцсан гэдгийг Песков хүлээн зөвшөөрсөн байна. За энэхүү гэрээ хэлцээрийг бол анх Турк болон Нүбийн зурчлалаар бол байгуулагдсан. За тэгээд улмаар 2023 онд бол Оросын холбооны улс энэхүү санаачлагаас гарснаар бол цаашид санаачлагын үйл ажиллагаа зогсон байдалд орсон байгаа. За энэ удаагийн яриа хэлцээнээс бол талууд шин твшлийг бол шууд гарна гэж хүлээхгүй байгаа. За хамгийн гол хүсэж хүлээж байгаа зүйл нь бол Оросын холбооны улсын зүгээс ямар зүйлийг бол энэхүү гал зогсоох хэлцээрээс хүсэж байгаа. Энийг нь бол нарийн байдлаар тодорхойлох нь бол хэлцээрийн гол зорилготыг ажиглагчид харж байгаа. За энэхүү 30 хоногийн гал зогсоох хэлцээрийн хүрээнд гол асуудлуудыг бол ярьсан. За 8 цагийн туршид ярилцсан асуудлын дотор эрчим хүч дэд бүтцийн асуудал байсан. За мөн хар тэнгисдэх үр тарианы санаачлагын асуудлыг мөн ярилцсан гэж мэдгдсэн байна. За ер нь яриа хэлцээ ийхүү одоо сунжирсан цаг хугацааны хувьд олон цаг үргэлжлэнээс үзэхэд бол Оросын холбооны улсын зүгээс илүү олон хүсэл шаардлага тавьсан байж болцсохгүй гэж үзэж байгаа юм байна. За тийм учраас бол яриа хэлцээрийг нэлээд удаашрсан юм байна. За өнгөрсөн 7 хоногт бол Путин Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уцаар холбогдсон. За энэ үеэр бол 30 хоногийн хугацаанд хязгаарлагдмал хүрээ гал зогсоох асуудлаар ярилцсан. За энэ дээр бол тохиролцсон зүйлүүд нь хоёр тал бие биенийхээ эрчим хүчний дэд бүтц рүү дайралт хийхгүй байх юм тохиролцоонд хүрсэн. За гэсэн хэдий ч бол хоёр тал бие бинийгээ энэхүү амлалтаа зөрчиж байгаа гэж буруутгаж байна. За Украиний батлан хамгаалахын сайд Андрей Сибагийн мэдгдснээр бол өнгөрсөн хоногудад 100 хойд хэсгийн Сүми хотод бол дайралт хийсэн. За үүний улмаас 90 хүн гэмтэж бэрцсэн. За үүний дотор 17 хүүхэд байгааг онцлсан. За дээр нь энэхүү товтлогооноос болоод сургууль эмнэлгийн барилга сүйтгэсэн гэдгийг мэдэгдэж байгаа. За мөн даваа гарагийн яриа хэлцээрээс өмнө бол Оросын холбооны улс Киев рүү 3 шөнө дараалан давталсан. За ингэхдээ бол орон сууцны хороолол руу товтлогооны үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Энэ үүнд бол нэг хүн шархтаж орон сууцны барилгууд сүйцэн гэж мэдэгдэж байгаа. За үүнээс үзэхэд бол Оросын холбооны улс их тайван гэдгийг бол ярьж байгаа мөртлөө энэ нь бол хоосон амлалт төдий байгаа гэдгийг Украиний тал онцолж энд бол дургуутслаа бас илэрхийлж байна. За мөн Оросын талаас бол кибер халдлагыг явуулсан байна. Украиний төрийн өмчөд төмөр замын үйлчилгээний цахим тасалбарын систем рүү кибер халдлага явуулсан. За энэ хүү одоо кибер халдлагын давталгооны шинж чанараас үзэх юм бол Оросын холбооны улсын хийсэн ажил байж болзошгүй гэж Украиний тал үзэж байгаа юм байна. За харин Оросын холбооны улсын зүгээс бол бас Украиныг буруутгаж байгаа. За яагаад вэ гэх юм бол Украин ч гэсэн бас давталгоогоо үргэлжлүүлсэн хിവэр байна. Оросын холбооны улсын зүүн хэсгийн Краснодар хотод бол 24 цагийн хугацаанд 227 дрон
бол товтлогоо болсны үүнийг нь бол унгаж чадсан гэж Оросын холбооны улс мэдэгдэж байна. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин бол энхийн яриа хэлцээхэд бэлэн гэдгээ удаа дараа мэдгдсэн. За гэхдээ бол өөрийн шаардлагыг бол тавьж байгаа. За нэгдүгээрт бол Украин Оросын холбооны улсын одоо шаардлагын дагуу НАТОгийн гишүүн болох ёсгүй гэж үзэж байгаа. За мөн Оросын холбооны улсын хяналтанд байгаа 4 бус нутгаас Украиныг цэргээ гаргахыг шаардаж байгаа. За мөн одоо зарим одоо шаардлагуудыг тавьж байгаа дотор нь Европын орнууд Украины газар нутаг дээр инхийг сахиулах хүчин байгуулахыг эрс одоо байрлуулахыг бол эрс эсэргүүцэж байгаагаа өөрийн шаардлага танилцуулж байгаа. За Трамп ерөнхийлөгчийн хувьд бол энэхүү яриа хэлцээг бол аль болох хурдан хугацаанд бол дуусгаж за өөрийн бас сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтуудаа биелүүлэх ийм зорилгыг бол тавьж байгаа. За мөн нөгөөтэйгүр энэхүү одоо яриа хэлцээний дүнд Америкийн нэгдсэн улсад ашигтай эдийн засгийн нөхцөл байдлыг бий болгохыг зорж байгаа юм. За тийм учраас бол даваа гарагт мэдээлэл хийхдээ Оросын холбооны улстай яриа хэлцээ тохиролцоог бол хийхэд бэлэн байгаагаа мэдгдсэн. За нөгөөтэйгүр бол Америкийн нэгдсэн улс Украины хоорондын онц чухал ач холбогдолтой ашигт малтмлын хилцээрийг бол онцгойлон дурдж байгаа. За энэхүү одоо ашигт малтмлын хилцээрийг хоорондоо хоёр улс бол ашиг хуваалцах ийм үндсэн дээр байгуулна. За энэхүү хилцээрт бол тун удахгүй гар үсэг зурх гэж байгаагаа мэдгдсэн байна. За нөгөөтэйгүр бас сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бол Америкийн нэгдсэн улс Украины аюулгүй байдалд баталгаа өгөх нэг зүйл нь бол Украиныг Америкийн нэгдсэн улсын компаниуд Украины эрчим хүчний станцуудыг эзэмших боломжтой гэж үзэж байгаа. За энэ талаар бол ярилцах сонирхол Украины талтай ярилцах сонирхолтой байгаагаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч мэдэгдэж байна. Цаашдаа бол яриа хэлцээний үйл явц бол өрнөж байна. За одоо бол Украины талтай яриа хэлцээг үргэлжлүүлэн хийн. За ингээд талууд тодорхой хэмжээнд бол яриа хэлцээний нөхцлүүдийн талаар тохиролцоонд хүрсэн тохиолдолд тухайн 30 хоногийн хязгаарлагдмал хүрээнд гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр болох боломжтой гэж ажиглагчид харж байна.